Гурван зэрэгтэй чөлөөлөн 3 кг-ийн жингийн шилдэг 8 тамирчны тулаан бүх талаас гарч ирсэн Узбекистан улсын тамирчин Назарали Назаров шилжиж явлаа. 3 дугаар дэвжээ дараагийн тулаан. Эрэгтэй чөлөөний 87 кг-ийн жингийн 3 дугаар дэвжээ бүх талаас Ялдан улсын тамирчин Сале. Удаан талаас Вьетнам Солонгос улсын тамирчин Пак Во Кё. At the court 3, we are starting the quarterfinal match in the men's weight 87 kilos, and we're welcoming in blue, representing Jordan, El Sharabati Saleh, in red, representing Republic of Korea, Park Wo-kyo, court 3. Ladies and gentlemen, the court 2, we're starting the quarterfinal match in the men's weight 87 kilos, and we're welcoming in blue, representing Iran, Yazdani Mohammad Hossein, and in red, representing China, Meng Ning Kwan, court 2.
Ирээдүйн зэрэгтэйчүүдийн 87 кг жинхэнэ хагшигчид тулаан Бүгдээс гарч тулсан бүгдээрээ Солонгос улсын тамирчин Пак Хо Кёк өрсөлдөгч хэмжээнд алтан медаль өрсөлдөх шалгарлаа. Ирээдүйн дараагийн тулаан эмэгтэйчүүдийн 53 кг жинхэнэ хагшигч шатны тулаан бүгдээрээ хэдүүлдэг улсын тамирчин Зоо Жо Удан талаас үлдэн Солонгос улсын тамирчин Сяява. Ladies and gentlemen, the court 2 in the semi-final match in the men's weight category up to 87 kilos. Winner is Park Woo-hyuk, representing Republic of Korea. And we are welcoming next athletes to the court 2 and for the semi-final match in the women's weight up to 53 kilos. And we are welcoming in blue, representing People's Republic of China, Zhou Ju, and in red. За энэ хоёр тамирчны хувьд бол одоо бүр өсвөр бага наснаасаа л одоо од болоод ирсэн. Тий. Амжилтууд олон амжилттай эзэн болсон. За Жанжууны хувьд бол Солонгос улсын хувьд хамгийн одоогоор хамгийн алдтай тамирчин байгаа. Олимпийн медаль, физикийн медаль байна. Хоёр оноо яалаа, яасан тамирчин маань. За арай улсын тамирчин Хажимсгийн хувьд гэсэн Олимпийн медалаас бус бүх медалийг авсан байж байгаа. Завдаас татсан. Ийм л гайхалтай нэгэн үеийн шилдэг төлөвлөлүүд хоорондоо төлөвчөж байна. За ингээд ойлоо бичсэн байна. 4-2 марцтай. Хаалттай бичиж байна. За энэ шигтад Иранаас амттай бүгд маш чадвардаг одоо шигж оноо авч шүү дээ тийм ээ. Иранаас бодлоготой юм гэдэг. Брэнд шилэх юм байна. За анхаа авч юм да. Хоёр. За 58 кг-д бас Иран Солонгосын хамт. За толгойд маш богино цаг. Үнэхээр гайхалтай мэдээж. За 58 кг-д бас яг ийм одоо Иранаас хамт автан болсон. Өнөөдөр Солонгосын хамт Иранаас алтан медаль одоо бүхээр зогсоох нь үгүй гэдэг шийдэндээ. Арай усууд энэ тэмцээнд үнэхээр хүчтэй байгаа. Ажлын ангид алтан медаль. За энэ хоёр тамирчны хувьд хоёулаа бас 58 кг шиг тулдаг гэсэн. Одоо бол ингээд дээш өсөд 63 кг шиг болж байгаа. 58 кг шиг хоорондоо бас тааштай тийм ээ. Тийм. Энэ бол олон хэмжээнд хоорондоос энийхээ тоглолтыг бол маш сайн мэдээ. За 13-7-6 оны зэрэгтэй сүүлийн 20 секунд явж хэлсэн нэгээр үед бас 17 секунд. За Жанжуун бас мэдээж тактика боловсруулж гарч ирсэн байгаа. За ер нь бол тэмцээнд ирэхээсээ ч өмнө Тийм, ер нь бол таахаа тамирчинтай таарна гэдгээ бол тооцсон байгаа. За Ираны гаруй үлний толгойроо шийдэж байгаа аюултай. Яг тогтоож байгаад яг өсөг тамирчны хамгаалт одоо буусны дараа шилж байгаа маш гоё эдэмцтэй шээ. Тэгэхээр байлшиг бол хаах зогсоох боломж. Тэр алгаа. Ингээд ихний үед байгаа. За ер нь бол арай залуучууд өсвөр наснда бол Солонгосын тамирчин Жанжуун илүүхэд байсан тийм ээ. Одоо бол насанд хүрсэнээс хойш за ер нь Ирансын тамирчин илүүхэд байгаа. За ер нь бол оноо алдахгүй ойролцоо явж байхад бол сүүлийн үедээр Солонгосын тамирч бас тасч болох юм тийм ээ. Оноо тасч тэгээд барьж чаддаг шүү дээ. Ойд хөлийн ядчилгаа хөвдрийн үед арай илүү байна. Ираны үед тэнцвэр задгийн яг дахин шилжүүлж байгаа даа. Орд төлөв сайн next бол тэгээд за энэ шилжүүлэх болчихсон юм хэрэг байна.
За хөнгөн 3 жингийн тамирчид бол Ираны 3 тамирч бол энийг зүгээр маш чадамгай гэж нөө. Урлагийн хэмжээ байгаа. Мэдээж энэ шилтний ард бол мянган одоо татсан одоо таталтаа тэтгэврийн үйл юм байгаа. Тэгээ манай Монгол одоо өсвөрийн тамирчид манаас үзчихээ үү? Эндээс бас сэрцгэлтэй. Хаттыг одоо Солонгосын жамжууны үед энэ шүтгийг мэдхгүй хамгийн сайн мэдчихэж байгаа. Тэгэхээр хааж байна. Хамгаалж чадахгүй байна гэдэг чинь тэр хүний ямар сайн одоо ур чадвар эзэмсэн юм харагдаж шүү дээ тийм ээ. Доор ишүүлээд доод дээр төлрөөд хаах гэж тийш явж байна. Маш гоё тактиктэй. Маш гоё мэдрэмжтэй тамирч юм аа. Манаас Солонгосын тамирч маань бас мэдрэмжтэй ой тамирч. Хөдийн уртыг өгснөөр үнэхээр энэ сайн ашиглаж байна. Холгоонд одоо ерөөсөө ядах юм уу шүү дээ. Бидсэн ч гэсэн их торомж шүү дээ. За дахиад толгой. Явжлаа. За. Ага 11. Торгуулаад 11-ийн хэсэгт 12 гэж болж байна. Солонгосын тамирч барыг эвдэрх гээд байна да. Солонгосын тамирч. Олимпийн медальтай тамирч. Дэлхийн өсвөрийн дэлхийн авар, залуучуудын дэлхийн авар, насан туршийн дэлхийн авар. Ийм өндөр тамирчныг ингэж илүүж байна. Иран улсын тамирчдыг илтгэж ямар өндөр юм байгаа гэж үнээр харуулж байна. За, жамжууныг одоо ингэж илүүж гэж бодож байна. Өөр тамирч бас Хавар. Зүгээр хавар. Ираны тамирч бас гоё авдаг үгүй. За, жилийн өмнө энэ хоёр хоорондоо таарч тоглож ирсэн тоглолтоос бол тэнгэр гацчих. Red Bull is there.